За та бүхэн өмнөх зааврын дагуу програмаа суулгацсан баг. За одоо бүгдээр хялбархаа эхлэхээ өгсөрч үзье. Оролдонд 10 болт төгсчл өгсөн. 2 сүүцлийг цуваа холбоцсон. R1 1.5 кОм, R2 нь 1.5 кОм. Энүүд гаралтын хүчтэй E гүйдлийг хэмжээ. За энэ хэлхийг мөлцийн програм дээр өгсөрч үзье. Мөлцийн програмыг суулгасны дараа ийм байдалтай нээгдэнэ. Эхлээд биднээс эсрүүцлүүд авъя. Хаанаас авах юм гэхэлэр ингээд харж авах энэ дээр дээдлэлт нь бол элементүүдийн жагсаалт байгаа. За энэ дээр эсрүүцэл гэж харж авах. Энэ дээр нэг дарахлаар цог гарч ирнэ. Энэ цонхон дээрээс эсрүүцэл гэдгээс өмнө за биднээс энэ дээр 1 кОм гэдгийг авч 1 кОм. Тэгээд окей тавьчаад байна. За окей тавьчаад дараад биднээс тэд эсрүүцэл 2 эсрүүцэл хэрэгтэй учраас дахиад окей тавьчаа дарч. За тэгээд нөгөө хэлхээгээ харъя. За манай хэлхээ чи 1.5 кОм-ийн 2 эсрүүцэл. За буцаж очиод утхан дээр 2 удаа дарахлаар энэ цонх нэгдэн. Энэ цонхон дээр биднээс утгыг өөрчилж болно. Жишээ нь энэ дээр 1.5 кОм. Окей. За 2 дахь эсрүүцэл. За заавал 1.5 кОм гэж утсан ч болно. 1500 Ом гэж утсан ч болно. Ялгаа авах. За дахиад хэлхээгээ харъя. Манай 2 эсрүүцэл маань босоо өгөөд цуваа. За тэгвэл контрол R товчиг дараа эргүүлж болно эсрүүцлүүдийг. За энэ гол руу тавьчих. За ингээд 2 эсрүүцлээ тавьчих. Одоо эднээс ч үлээд тижээлийн үүсгэр болон газар хэрэгтэй. За тижээлийн үүсгэр. За энэ дээр эхний энэ дээр ирэхлээр source гэж байгаа. Source дээр очиод даръя. Тэгээд AC source хувьсах хүчтэй, DC source тогтмол хүчтэй. За эднээс тогтмол хүчтэй хэрэгтэй учраас энэ дээрээ дараад окей. Өшөөжийн мэдээж юу хэрэгтэй л газар. За дээрээс 3 дахь нь тоон газар, 4 дахь нь ерөнхий газар. За энэ газрыг авчи. Окей. Тэгээд хаана тавихмаар газраа очиод нэг дарчд холгоноо. За тэгээд одоо хооронд нь яах вэ? Холбох хэрэгтэй. За энэ дээдлэлт нь ингээд өгөхөд очлоор сум маань ингээд өөрчлөгдөж байгаа хаа. Тэгэхээр энэ дээр холгонаараа нэг удаа дараад холгоноо хөдлөхлөөр ингээд холбох утас маань өөрчлөлттэй явж байгаа. Энд нэг дараад R1-тэй холбоч. Дараа нь R1-гээ R2-тоо R2-ыг газартаа гэд дөхөд очихлоор улаан өнгөтэй болж байгаа. Тэгэхээр тэн дээр нь холгонаараа нэг даана. Дөхөд очихлоор сум маань дөхөд очихлоор ямар голдоо зэгтэй хар бол. Тэнгүүд холгонаараа нэг дараа доош явуулаад хаана холбоход байгаа очиод холгонаараа нэг дарч. За ингээд өнөөс хэлхээгээ өсөрцөн гэсэн. Оролтын хүчлэл маань 10 болт. За элементийнхээ утгыг өөрчлөлтөө түүний эсрүүцэлтэй адилхан 2 удаа дээр нь дарна. Тэгээд энэ дээрээ 10 болт. Окей гэдэг. Гүйдэл хүчлэлийг хэмжинэ. За гүйдэл хүчлэлийг хэмжих юм бол ингэж яваад дээр энэ дээр чинь индикатор гэсэн байгаа. Энэ дээрээ дараад эхлээд вольтметр авъя. 100 гар тал вольтметр. Вольтметр нь хэвтээ босоо гэж хоёр янз байгаа. Тэгэнгүүтээ энэ дээр нэмэх туйлтай энэ дээр хасах баруун зүүн нэмэх гэсэн. За биднээс нэмхийг авч. Дээрээсээ 3 дахь нь гэсэн. Аваад энэ дээр тавьчих. За хаач. Тэгэд холбох газар дөхөд төслөөр сум маань өөрчлөлтөй хар болно. Хараа аваачаад хаана холбомоор дээр очиод дарна. За одоо ажилуулад үзье. Ажилуулсанд бол энд ногоон тавьж байгаа. Ногоон дээрээ дарна. Нэг болвол F5 дээр дар, нэг болвол ногоон дээрээ дар. За. За одоо энэ дээр харж байгаа 5 вольт. Ажилласан хугацаа нь 2 секунд, үзүүлж байгаа нь 5 вольт гэсэн. Тэгээд зогсооход дэлхийгээ энэ дээр симуляцаа зогсооч. Ампер метр албаа. Хаанаас авсан бэлээ? Энэ дээр очиод индикатор гэж индикатор дээр очиод ампер метр. За энэ бас хэвтээ босоо. Баруундаа нэмэх нь зүүндээ нэмэх нь. За зүүндээ нэмэх нь авч. Окей. Тэгээд хаагаад ампер метр хэлхээнд холбохдоо заавал цуваа холбоно. Тэгэхээр хэлхээгээ яах вэ? Таслана гэсэн. Тэгээд энэ утсан дээр очиод нэг дараад сонгож байгаа нь харагдаж байгаа. Хөнгөтэй болсон ба.
delete гэж устгаад delete товчдоор дарж устгаад тэжээлтэйгээ холбоод нөгөө талын эсрүүцэлтэйгээ холбоно. За одоо ажиллуулад үз. За гүйдэл нь 3340 мА. Хүчтэл нь 5 вольт. За ингээд хэлбэрийн эхлэхээ угсраад ажиллуулад яж болно. Одоо үргэлжлүүлээд юу хийх юм гэхэлэр энэ эхлэхийг угсарч ажиллуулж үзье. Оролтын хүчтэл нь 20 вольт, R1 нь 2 кОм, R2 нь 5 кОм бол гаралтын хүчлийг гүйдэлтэй хэмжээ. Энэ схемийг мөлтсөн програм дээр өөрсдөө хийж ажиллуулъя.